И подкастын хамтран ажиллагчаар Mosaic Education. Сайн бацхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. И подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн дугаараар цагдаагийн ерхий газрын урьдчилан сэргийлэх албаны хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тасгийн дарга цагдаагийн дэд хорондоо бузаан дарга манай өдөр хүрэлцэн ирээд байна. Бидний урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тийм дөрвий. За бузаан даргаас асуухад за сүүлийн үед мэдээж цахимаар те сошиалоор үтгийн дээрлэхэлд маш их явагдаж байна. За одоо нийгмийн зочроос маш их бичлэгүүд гарлаа те. Энэ тал дээр бас цагдаагийн зүгээс ямар арга хэмжээнүүдийг авч байна. Энэ талаар бас та мэдээлэл хүргэж. Цагдаагийн байгууллагаас яг хүүхдийн гэмтрэхтэй тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл нөлөөлөл хяналт шалгалт гээд олон төрлийн л одоо ажил арга хэмжээ ингээд зохион байгуулалт явж байгаа л. Тэгэхээр нэг одоо Монгол Улсын эрүүгийн хуулинд заасан 20 гаруй төрлийн одоо гэмтрэгт хүүхд ингээд холбогдсон шалгагдаж байгаа. За түүний нэг нь бол одоо энэ нэг хүний эрүүл мэндийн эсрэг гэмтрэг буюу энэ хүүхдийн эсрэг үеийнгийн дээрлэлтийн асуудал ийм зүйл одоо шалгагддаг. За жил дээр нь дундчаар цагдаагийн байгууллагын дээрлэлттэй холбоотой 500 орчим гомдол мэдээлэл ирж шалгагдаж байгаа. Тэгээ энэ бол яг л цэвэр хүний соёл, ёс суртахуун, хүүхдийн хүмүүжил төлөвлөлтөд холбоотой асуудал та. Тэгээд энийг нэг одоо ингээд нүүрээ одоо уулзаад одоо ийм асуудал үүсдэг байсан бол одоо сошиал сүлжээр орцсон байна. Захимаар тэ өндөр нам, өргөн бүдүүн тэг хүн болгон адилхан дүрх шүү дээ. Ийм асуудлууд байгаа. Тэгэхээр одоо мэдээж нөгөө хүүхдийн асуудлыг болохоор за хүүхд юм да. За нэг учир зүггүй одоо гэмбэр учруулсаг бол гайгүй юм да гэл эрүүг үүсгэж татгалздаг. Зөрчлийн эрэг үүсэхгүй ингээд гомд мэдээллийг хаадаг ч юм уу те. Хоорондоо учир зүг олсон байна. Ийм гэл ингээл явдаг. Гэхдээ энэ асуудал удаан цаг хугацаанд ирэхээр удаан явах юм бол нөгөө хохирогч хүүхдүүд маш их одоо гэмбэр учруулж байгаа. Сэтгэл зүйн болон бие махбодын те ийм асуудал байгаа. Тэгэхээр өвнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын хит хитэн хяналт шалгалт мэдээлэл ажлуудыг хийсэн. Тодорхой үр дүнд хүрсэн. Гэхдээ байнга л өдөр бүр л одоо яг өгдрүүжгээс энэ ажлуудыг хийж байх юм шаардлагатай. Тэгээ ингээд цахим орчинд одоо дээрлэхэлт те энэ маань цахим орчинд руу шилжчихлээ гэдэг те. Үүн дээр эцэг их асраа хамгаалагчд яг ямар үүрэгтэй байх ёстой юм бэ? За одоо шинэ нэг бага насны хүүхдтэй ингээл нэг цахим платформ ухаалаг гаруулц одоо авч өгөөл тийм одоо хаяг нэгэл өгч юм л да. Тэр эдгээр хүүхдүүд чинь юугаа бол ойлгохгүй байгаа шүү дээ. Аюулгүй байдал гэдгийг ойлгохгүй. За үүнд энэ соёлдоо хэрэглээ гэдгийг сайн мэдэхгүй, хинтээ нөхрөлгийг мэдэхгүй, юу одоо аюул эрсдэл гэдгийг сайн мэдэхгүй ийм зүйл байна. За нөгөө талдаа сошиал сүлжээнээс нийтийн цахим сүлжээ одоо YouTube юу гэдгийг те эндээс янз бүрийн тийм алга хүчирхийлэл янз бүрийн тийм зүйл үзээд нөгөө талдаа гэмтрэгүүлэх сэтлийг авч байна. За нөгөө талдаа хүүхдийн хүмүүжил төлөвшөлд сөрөг нөлөө учруулж байна. Тэгэхээр бид ингээд нэг Монгол улс ингээд хүүхдээ хамгаалахын тулд 8 төрөл хамгаална гэж заасан байхгүй юу? Эрүүл мэндэд хамгаалах юм байна. Хүүхэд ингээд ямар ч үдээсэн эмнэлэг хүлээж аваад эмчилгээ үйлчлэг үзүүлдэг тийм үү? Гэр бүлд хамгаалах юм байна. Гамшигын үед хамгаалах юм байна. Босрлын орчинд хамгаалах юм байна. За одоо хэвлэл мэдээлэл цахим сүлжээнд хэрэг хэн шийдвэр ажиллагааны үед за мөн одоо урлаг соёлын арга хэмжээний үед олон нийтийн арга хэмжээний үед гэл ингээл хамгаалтын ажлуудыг хийдэг л дээ. Тэгэхээр одоо яг нэг энэ хүүхд хүмүүжүүлэх гэхээр нийгмийн бүхэл институт ингээд хэрэгтэй болж байгаа байхгүй. Энэ хүүхд хамгааллын хууль чинь өөрөө хүн бүр хүүхдийн өмнө одоо ингээд нэг үр хүлээлгэсэн байдлаар одоо зохицуулан одоо уйлдуулан зохицуулан баталсан хууль. Тэгэхээр нөгөө талдаа ингээд нэг за энд нэг хэвлэл мэдээлэлээр хүүхдийн асуудал, за энд нэг хүчрхийл гаргаж чинь тэнд нэг юм асуудал. Энэ угаасаа бид нэр угаасаа нэг л торон дээр амьдарч байгаа. Одоо холбоо сүлжээний гэж үед гэж үзэх юм бол Facebook, Instagram гэдэг одоо 3G, 4G дээр л сууж штэ. Бүгд нэг юм суугаар мэдээлэл авж байна. Тэр энэ хүүхдэд одоо өгж байгаа, хүүхдэд үзүүлж байгаа, харуулж байгаа мэдээлэлүүдийг таны хүүхд, бусдын хүүхдэд хэн болон үзэж байгаа шүү. Хүн болгон эцэг их болгон эрэг мэдээллийг өгж байгаа юм шаардлагатай.
Одоо ингээд сайн нийгмийг сочруулсан тэр бичлэг явлаа ш тэ Шангрила гэх бичлэг тэ. Тэр яг одоо ямар арга хэмжээ авах хэрэгцсэн бэ? Одоо ер нь тодорхой бас шийтгэлүүдийг хүүхдүүд авсан байгаа юу? Аль эсвэл одоо нөгөө хохирогч хүүхд бас ямар байгаа вэ? За энэ дээр хоёр төрлийн асуудал яригдж байгаа. За мэдээж гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг болохоор одоо хэд хэдэн зүйлэнгээр одоо хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна л да. Тухайлбал олон нийтийн газар тахаар сүүл байсан те. За бусдын биед гэмтэл учруулсан, бусдыг занл хийсэн те. За бусдын алдар нэр хүндэд одоо халдсан те. Ийм асуудлуудаар ингээ холбогдох шалгалтын ажиллагаанууд ингээ хийгдээд явж байгаа. За нөгөө талдаа одоо энэ хүүхдүүдийг бол батлан талтна гэж шалгаад ингээд явж байгаа. За ингээд нэг сошиал сүлжээс одоо Instagram дээр янз бүрийн мэдээллийг авч байгаа олон нийтийн сүлжээр чамааг одоо сургуульд очвол ална ингэн тэгнэ гэл янз бүрийн дарамт сүрдүүлэг ирээд сошиалаар зургийн тавиа шүүгээд нөгөө дээрлэгсэн одоо гэдэг хэрэг сэжиглэг шалгаж байгаа хүүхдүүд нь дахиад нийгэм сүлжээр шүүгдээд гадуурхтаад ирж байгаа энэ зүйлүүд ингэ байж байгаа. Тэр холбогдсон гэсэн бас эрэхтэй. Тэр хүүхдэд одоо хэргийн шударгаар шалган шийдвэрлэх те. Мөн одоо сургуультай очивол ингэн тэгнэгээ сурж одоо болсох ихийг нь одоо хэсэн боогдуулаад байгаа нь бас хүүхд хэрэг бас л ийм зөрчил. Тэгэхээр энэ нэг хэрэг шалгаж байгаа явцлан ээж аваад ирдэг л дээ. Яаж игээл өөр ихтэйгээ хүүхдүүдийг зөвтгөхөөл дайрчдаг. Зүгээр л нэг юм төлгсөн ба шүү дээ. Одоо юу гэдэг юм те. Ямар нэг гимор уучраагүй байна. Уучлаарай минь юу гэсэн бэ? Зүгээр үгээд асуугаад өнгөрчлөө өндөр. Миний хүүхд түлхсэн байх шүү. Бараг л дээрлэх тийм шүү. Энэ асуудал байнга түлхдэг гэж ингээл хурцрээл асуудал үүсгээл өмөрөөл те. Тэгэхээр нэг энэ Монголын одоо энэ түүхэн уламжлалт ийм байдаг байхгүй юу? Монголчууд хүүхдээ оролцоогоор хүмүүжүүлэх хартан байхгүй. Одоо нүүдэлчин соёлд ажил сургадаг, эмэгтэй хүүхдийг үүлэн сургадаг, эрэгтэй хүүхдийг мал авах уу, байгаль орчноо нэг танилцуулдаг тийм ийм гурван юм шатлын юм байлаа шүү дээ тийм. Тэгээ энэ одоо хүүхдийн эрхийн хууль бичгтээ бас хүүхдийн эрхийн оролцоо гэдэг зүйлийг бас энэ хуулинд оруулж өгсөн байхгүй юу? Энэ өв соёл зан заншил явсаар байгаад хуулийн хэм хэмжээ ингэ болж штэ. Тэгэхээр ингэж одоо оруулах хэрэгтэй ингээд байна. Тэгэхээр одоо яг энэ нийгэмд хүүхдийн хүмүүжил оролцож байгаа ээж аав байгаа юу гэвэл бас айгүй хэцүү. Оролцохгүй за утас авах уу, яг пүүз авах уу, яамаар байна те юу идэх үү? Утсын өгөл бараг. Гээл ингээл хэдэг те. Тэгэхээр одоо бага наснд нь ингээд хүүхдтэй ярилцахгүй хайчих юм бол өсвөр наснда тэр хүн хэн болж үсэх юм? Таны хүүхд яг жигнэсээ танихгүй хүн хүмүүжүүлж байгаа байхгүй. Тэр YouTube тэр одоо те танихгүй найз нөхд үйтэнгийн нөлөө гэдэг ийм зүйл ингээд үүсэж байгаа. Одоо ингээд нэг нэгдүгээр ангид орлоо. Цагдаагийн байгууллагад ингээд 9 сар 10 сард ингээд дуудлага нэмэгддэг байхгүй юу? 108-ын дуудлага бол ингээд бүр аюух нэмэгдэнэ. Гэхдээ яагаад заавал онцлох хэрэгтэй гэж тэр хүүхд. Хизээ тэр чинь 3 4 дугаар ангид ороод ирсэн бичиг үсэг сураад явдаг хүүхдүүд байдаг те. Заавал тэнд ингээд сураад за ингээд бичиг үсэг сураад овоо гай болж заавал нэг англи хэл сураал те. Сураал заавал тийм хэл ийм бүжиг гэд тэр хүүхд ингээд аандаа ингээд өөрийнх нь одоо ингээд нэг авиас юу нэгээд цаг хугацааны ирэхээр ингээд нэг гараа тодроод ирнэ штэ тийм. Тэгэл ингээд аливаа асуултын хүчрхийлэлээр хандаал. Тэгэд нөгөө хүүхд ингээд ер нь за энийг яаж хийжээ сурчих юм бэ? Сурчвал би зодуулахгүй үлдэх юм байна даа гэдэг юм уу тийм. Ийм сөрөг хандлага ингээд үлдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг хүүхдтэй ингээд нэг муу хэлэх ч юм уу тийм зүйл яагаад л эргээл яг энэ гимт хэрэг шалгаж байгаа энэ криминологийн шинжилгээ ухаанд эргээд л яг тийм харилцаагаа хүүхдээс авч байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг маргаан зурчлан тэн дээр ингээд үүсэж ийн гэж харж байгаа. Одоо ингээд таныг ирсэн дээр бас асуухад айгүй хүмүүс гэж аахгүй юу. За 108 утсанд гомдол өглөө те. Эргээд их шийдвэрлэгддэг юм уу? Айгүй удаан юм байна ч гэдэг юм уу те. Энэ тал дээр ер нь хэр хугацаанд одоо яаж шийдвэрлэгдэх ёстой байдیں۔ 108 бол хүүхдийн тусламж утас. 108 бол дуулуун дээр шийдвэрлэдэггүй. 108 гэмтрийн шинжтэй бол цагдаагийн байгууллага руу шилжүүлдэг. Тэгээд тэн дээр нэг эрсдэл нөхцөл байдлын яхимуд одоо хүүхдийн байгууллагад хамтарсан баг руу дуулуун мэдээллийн шилжүүлдэг. Тэгж байдаг. Тэрэн дээр одоо нэг хариу мэдэгдэн ингэн тэгнэгээд энэ асуудалд эрсдэлтэй хэрэг байдаг бол цагдаагийн байгууллагад холбогдох журмын дагуу шийдвэрлэдэг.
хүсэлтэд гараа шалгуулах шаардлагатай. За нөгөө талдаа энэ асуудлыг аймаг дүүрэг дээр хүүхдийн байгууллага гэж байгаа. Тэн дээр очиод сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээ бүгдийг ингээд авах боломжтой. Яг үнэ яг иймэрхүү мэдээллүүдийг эцэг эхчүүдэд аюул сайн жоохон бас зүү юм байна гэж бодсон. Тэгэхгүй бол одоо ингээд би бол зарим нь бас одоо л мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөө нэг яг мэдээлэхгүй учраас л мэдээлэл мэдлэггүй учраас одоо нөө хүмүүс яах ёстой бол тий ганцхан хаана хандах ёстой бол ямар арга хэмжээ авах ёстой бол хэр хугацаанд энэ асуудлыг шийдэх ёстой бол гээд тэгээд энэ шийдэхгүй нэг гутаа би хувийн арга хэмжээг авнаач гэдэг юм уу тий эцэг эхчүүд имерхүү байдал руу шилжиж байгаа гэж харагдаж байгаа. Одоо сайн нөгөө Шангрилагийн хэрэг гэлдэгдэн шүү дээ. Тэр бол яг ингээд бидний мэдсэн л хэсэг шүү дээ. Тэгээ тэр кейсээс ингээ харахад тэнцээ нэг биш нийжгээд хүүхдүүд нэг нэгээ дээрлэж байгаа дүр зураг харагдсан шүү дээ. Тэнгүүд тэр одоо нэгэн дээрлэхэд хоёрын ч юм уу яг үндсэн дээрлэлтэй игээд бусд нь одоо ингээ гэрчлэгчийн байдалтай ингээ хараа зогсож байгаа шүү дээ. Тэр гэрч хүүхдүүдэд юу нэг яг ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ? Одоо гэрчлэгч байгаад идэх тий. Яг үйлдсэн юм уу гэхээр үйлдэггүй. Тэгээ уг нь бол миний бодлоор бол тэр хүүхдүүд айдч нэг болооч тий. Энд чи үйлдэл чи өөрөө буруу штэ гэж одоо хэлэх ёстой найзууд байх ёстой байтал нөхдүүд маань ерөөсөө сайхан хараад дагаад баясаад сууж байгаа нэг тийм гэрчлэгч хэсэг бүлгийн хүүхдүүд байгаа шүү. Тэр хууль талаас ямар арга хэмжээ авагддیں۔ тий. Өөртөө ч дээрлэхүүлдэггүй гэхдээ гэрчийн байр суурин дээр байгаа даа нэг хэсэг бүлгийн хүүхдүүд. Чимээгөө дэмжиж байгаа юм шиг. Тийм. Гэхдээ тэр сошиал тавигдсан бичлэг бол яг та нэг 20 секунд 30 секундын зүйл л дээ. Тэр хүн хүй хай гэхийн завдлагуу тийм асуудал үүсэл. Ер нь бол ингээд тэр хүмүүс ингээд салгаад болиулаад яаж байгаа энэ зүйл байдаг. Тэнд яаж байгааг бол юугаач мэдээгүй. Ер нь бол кино үзье. Одоо хоол идэл гэсэн тийм хүмүүс явж исэн. За үеийнгийн хүмүүс тэнд очиод ингээд юм үзэл ингээд яг тэрхэн зур ингээд маргаан үсэд явцсан. Тэгээд нөгөө сошиал дээр ингээ харагчлаасан л дээ. Яагаад энэ хүмүүс салахгүй байгаа, ингэхгүй байгаа ингээл те. Энийг ингээд нэг юугаар нь цаг хугацаанд ингээд нэг хүн ингээд хажуугаар зөрөөл хүнтэй ингээд маргаалдах ингээд тэрхэн зураг агшин болдог шүү дээ те. Тэр зургийн л ингээ агшин. Тэрний дараа хүүхдүүд ингээд салгаад, болиулаад, хамгаалаад ингээд үүргээ ингээд биелүүлээд ингээд явж ирсэн. Зарим хүүхдүүд огт яахгүй, мэдхгүй, танихгүй тэнд ингээд хүүхдүүд бүжгэж дуулгахаар нь одоо хажууд нь харсуудаг ч юм уу те. Ийм ингээд тохиолдлууд ингээд одоо өөр газрууд ингээд олон газар ингээд боллоо шүү дээ тий. Тэгэхээр ийм зүйлүүд нөгөө талдаа нэг хүүхдийн энэ чөлөө цагийг өнгөрүүлэх орчин гэдэг нь хамгийн чухал байна. За гэр бүл гэдэг орчин байна. Чөлөө цаг хаана? Кино театр байна. Спорт зал байна. Бас хэцүү хэл бүгд бүртөөс. Хичээлийн одоо 7 хоногт 1 цаг юм 2 цаг биеийн тамир ордог бол тэн дээр спорт заланд орно. Бусад үед орох боломж олцоо болно байх заатал заал дээр бараг төрийн хувийн бараг бүх заалууд ингээд зарагдаал гэж байна. Уул нь тэр чинь тэн дээр нэг хүүхдээ нөхрөлөөж тэ одоо нөгөө биеийн тамираар тэ эрүүлэр багийн спортоор гэл ингээд хөгжүүлээл энэ бүх зүйлүүдийг ингээд хийж ин л та. Ингээд бусад улсууд бүгдээрээ л тэгж. Тэгэхээр нэг чөлөө цагаараа хүүхдийн тэр нэг хүүхд насанд нэг нөхрөлөл ингээд аюу олон жил ингээд биеиндээ үнэнж шудраг хөдөлмөрлөө сурс улсроо явдаг штэ тий. Тэрийн шиг тэр чөлөө цагийг өнгөрүүл орчногч одоо хаана байна? Нэг хэсэг нь цахимд байна. Цахимд маш их одоо цахим тоглоом тоглож байна. Захимаа таних хүмүүстэй танилцж байна. За нөгөө нэг хэсэг нь болохоор гарч гүйж очоод таних хүмүүстэй уулзаад асуудал орж байгаа энэ зүйл. Тэгэхээр энэ нэг чөлөө цагаар нь хүүхдийг хөгжүүлэх, эрийг дугуйланд ингээд явуулах энэ хүүхдийн хүмүүс асар их нөлөөтэй. Бүх хүмүүсийн дээр яаж ч одоо ингээл ерөөсөө хүүхдээ барайл ингээл гүйцэтгэх зөндөө хүмүүс байдаг. Ингээл хараал гэдэг. Яаж игээл хүүхд морио уурч юм төгөлдөр тоглоо сурчсан балет. За тэгэл нэг хөл өмбөг, сагсан бөмбөг тий. Ингээд чөлөө цагаараа дугуйлан гараа яг тэр химнэлээрээ ингээд нэг эрийг зөв найзуутай болоод ингээд эрийг хүмүүжлийг олоод явж байгаа. За ингээд сул чөлөөтэй явж байгаа хүүхдүүд одоо яаж вэ? За нэг бол хор зуршил хэрэглэе. За нэг бусдаа нийлж нэг хүүхдийг дээрлэх, мөнгө төрөнийг асуудалд орох те. Ийм эрсдлүүд ингээд байна. Тэгээ эцсийн үр дүн энэ асуудал ингээд эргээд ирэхээр ээж аав нар ирж байгаа. Та хүүхдийнхээ хүмүүжилд яг яаж оролцсон бэ гэдэг асуудал. Тэгэд ингээд ээж аавуудаас санал асуулга авахаар ерөөхдөө завгүй байдаг, боломжгүй байдаг энэ төр гэдэг.
За та тэгвэл гар утсаа гаргаад ирээч. Та цахим сүлжээнд өдөр одоо хэдэн цаг одоо зарцуулсан байна вэ гэдэг зүгээр ингээд одоо хардаг шүү дээ тий. Тэгэхэд л ингээд харахад 4-6 цагийг цахим сүлжээнд зарцуулсан байна. За магадгүй тэр төвчрэл ч юм уу ажлын завсралгаар харсан байж магадгүй. Гэтэ бас гэртеж бас тэрийг харж байгаа. Тийм шүү дээ. Тэгэхээр зав гаргаа тий хүүхдтэйгээ нэг орой юм уу амралтын өдөр ч юм уу тий хүүхдийнхээ мөрөөдлийг сонсоод хинтээ найзалж байгаа яаж байгаа ингээд асуучдаг бол хүүхд ингээд аав надад ээж надад анхаарлаа хандуулж байна. Би ингэстэй юм байна. Аав ээж хичнээн ядраад ирсэн ч гэсэн миний төлөө санаа зовж байна. Би их хичээх хэрэгтэй байна. Баг багаар ингээд асуулт ингээд. Одоо таны хувьд чи хүүхдийн чиглэлээр хэдэн жил ажиллаж байгаа вэ? Би цагдаагийн байгууллагад одоо яг 20 гаруй жил 23 дахь жилдээ ингээд ажиллаад явж байна. Яг хүүхдийн гэмтрэхтэй тэмцэх урдсан сэргийлэх чиглэлээр 16 дахь жилдээ ажиллаж байна. Одоо таны одоо хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр 16 жил гэж байна шүү дээ тий. Эний яг цахим орчинд дах одоо хүүхдийн дээрлэл цахим орчинд дах нэг ёс зүйн байдлаар одоо харуулах энэ одоо хэсэг нь яг хизэнээс ихсэн бэ? Энэ нэр нь 2016 оноос ер нь эрчимтэй ихсэн. Одоо нэг 10 жил болж байгаа юм байна тий. 10 жилээс жилийн өмнөөс энэ зүйл ингээд эхэлсэн. За тэгээд тэр үед одоо шинэ нэг өөрийн төлөвний операторууд одоо юу гэж байлаа. Нэг бүртгэлгүй дугаарууд маш их байсан. Одоо бол нэг талдаа ингээд энэ бүх зүйл ингээд хомигдаад одоо шинэ тий ямар IG-аас ямар аккаунтаас энэ зүйл үүсч байна ингэж ингэж. За тэгээд энэ зүйл яасан чинь энийг дараагийн хувилбар болохоор одоо нэг хүүхдүүд хид хидин одоо ийм хаягтай болоод за зөвхөн нэг хаягаар ээж авдгаа харилцдаг. Нөгөө хаягуудаараа найзуудтайгаа харилцдаг. За дахиад нэг хаягаар бусдыг дэрлэгдэг ч юм уу те. Ийм асуудлууд бас ингээд төхөөрөмөл гарч ирж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа хүүхэд бол ерөөсөө л хүүхэд. Энэ хүүхэд чинь бусдаа тоглох, нэгнтэйгээ шоглох, тий өгөөдөх асуудал байдаг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө талаасаа ингээд нийгэмд өөрийгөө ойлгуулж, оролцож, өөр тулгалсан хөнгөн асуудлаа шийдвэрлэх боломжийг бас олгох хэрэгтэй байна. Жохон асуудал болонгууд нээж аавн дайрч ороод өмөрөөл те. Одоо яг насанд ороход нь их сургууль ороход хөтлөө явах юм уу? Төсөөд ирэх хөтлөөж ажилд оруулах юм уу? За магадгүй тэр хүн өглөө хоцронгууд нь цалингийн 20% асвал оч дарахтаа нь уулзах юм уу? Тэгээд яах юм? Ажлаас нь халагдвал яах юм? Манай хүүхдийг яагаад алчуу 30 настай юм байгаа яагаад алчууж хэлэх юм уу? Тэгэхээр энэ нэг асуудлыг шийдвэрлэх те. Энэ одоо эрэгтэйч бай, эмэгтэйч бай. Хүн чинь нэг ажил дээр амьдрал дээр бүх юм дээр асуудалтай тулдаг үстэй. Цухтагаа яваад бол яах юм? Тэр амжилт цухтагаа явчихна те. Тэр асуудалтайгаа нүүр тулдаг, өөрөө шийдвэрлэдэг боломжтой. Бүр ингээ болохгүй бол өөрөө хүлээцтэй хандж агаад, соёлтой хандж агаад энэ асуудалд бас ухаалгаар. Одоо яг асуудал яг ийм л болж. Одоо ингээд нэг хохирогч хүүхдийн ингээд цагдаагийн байгууллага дуудлаа. Ирлээ. За магадгүй 2 цагийн дараа нэг холбогдогч хүүхдийн ээж аавыг ингээд дуудлаа штэ. Тэгэл үүдэнд гараад уулзсан ингээд маргалдаал ингээд зогсож байгаа. Ингээд чиний хүүхд гэсэн, миний хүүхд гэсэн. Тэглээ инглээ гэл. Энд ингээд за манай 2 хүүхдүүд ингээд муудалцжээ. Одоо юунаас болсон юм болоо одоо зогч журмын дагуу ингээд шийдвүлээ. Яах вэ хөө гэл ив зүгээ уучлалт гуйхад инхий орно. Ингээд хүүхдээ өмөрөөл яваад. Юм болгон дээр өмөрч явсаар байтал нэг л мэтгэд тэр хүүхд мансууруулах байд хорц зурсан хамааралтай болчихсон. Ингээл бид нэр ингээд нэг нуухын авах чад нүдийн сохолно гэдэг чинь хүүхдийн хүмүүжил ингээд орон зайруу хит их яваад орчдөг. Тэгэхээр энэ зүйлийг бас нэг та бүхэн дээр одоо интернет дээр гэр бүл хүүхдээ хүмүүжүүл хүүхдээ тоглоомгод зөндөө юм байна. Үүнийг бас үзээд хараач ээ. Дандаа нэг шар мэдээ уншаал өөрөө бас стрессж байгаа шүү дээ тэр уншаа те. Тэгэхээр тэр зүйл дээр бас ингээд ээж аауд минь анхаараач ээ гэдэг зүйлүүд байна. Яг зөв. Одоо ингээд таны хувьд бас яг энэ салбарт ажиллаж байгаа хамгийн их мэдээлэлтэй тий байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд цахим дээр гарч байгаа хамгийн одоо хүнд хэцүү кейсүүдээс газ нэг дурдвал. Тэгэл ингэдэг юм байлээ. Нэг хүүхд ингээд танин мэдхүүдэрээ л ингээд явдаг юм байлээ л дээ. Ээж аавтайгаа ярилцмаар байдаг. Ээж аав нь сонсдгоо. Найзтайгаа ярилцмаар байдаг. Ганцаарддаг. За тэгээд цахимаар нэг хүнтэй очиод ингээд
танилцж байгаа. Танилцаад нөгөөх нь үеийнгийн залуу юм болов юу юм болов гал за ингээ эцгэж хадлал дараа нь ингээд үерхээл зураг хөргөө яагаад өдрөөлгөө ярьдаг болол ингээл яаж аль чи хамтруу тийм зураг явуулаач ийм зураг явуулаач би одоо эрэхтэй ингээд 15 6 વર્ષ миний хоолоо ингээд юу болсон одоо бүдүүн болсон сахал ургасан чамд бид чи ямар өөрчлөлт гарч байгаа вэ над руу зураг явуулаач ингээч гээд итгэл зураг явуулчих. Хэсэг хугацааны дараа би ингээд хаягаа алдчихлаа уушлаараа гэж ингээл явчихдаг. Хэсэг хугацааны дараа чиний зургийг мэдзээ. Одоо Монгол биеийн үнэлгэчгээд сошиал тавилаа. Ирж уулз нэг бол мөнгө өгөө. Хоёрхан сонголт. Тэгээ очоод ингээд юунууд очоод ингээд бэлгийн хүч хэрхлийн гэмтрийн хохирчулдаг асуудал байдаг. Мөнгө өгдөг асуудал байдаг. Дарамтнд байдаг. Ийм асуудлууд. За ингээд бид нар ингээд нэлээ олон үйлдэлтэй ингээл нөхрийг ингээл барайл авч байгаа. Фитафил хэв шинжтэй дандаа хүүхд рүү бичдэг. Тэгээ ингээ хохирчдын ингээ зам байдлыг яваад үзэхээр ганцаардсан. Ээж аав нь ярилцаагүй те. Боломжгүй бол биш. Ээж аав нь зүгээр загуулсан баг. Зүгээр л хайхарамжгүй хандцсан. Тэгээд ингээд нэг хүүхдийнхаа ирээдүйг ингээ харлуулад үлдэж байгаа. Энэ асуудал эрэгтэй хүүхдэр бас ингээд тохиолдож байгаа. 2016 оны эрүүгийн хуулийн хүчинтэй гэмтрийн хоригч нь аль ч хүүсийн хүн байж болно гэж хуульчилж гисэн. Тэгээд өмнөх хуулийн дээр болохоор нэг бэлгийн дургслээ ёс усаар хангах гэдэг зүйдэн зүйчилдэг байсан байхгүй юу? Тэгэж одоо энэ эрэгтэй хүүхдийг бас хохирч болгох ийм асуудлууд ингээд гарч ирж байгаа. Тэр нэг одоо ингээд нийгмийн захиам сүлжээ тэгэл хиймэл оюухан янз бүрийн төвчийн хэрэг гэмт хэргийн арга гэмт хэрэгтэн ингээд өөрийгөө халахвчлах нуун даллах боломж тэтэнд бүрдэж байгаа. Нөгөө талдаа энэ төрлийн гэмт хэрэгтэй зохион байгуулалтаа энэ гэмт хэрэгтэй тэмцэх бүх төрлийн арга хэмжээ цагдаагийн бол авч байгаа. Гэхдээ энэ олон мэдээлэл донд хэн хаана хохирч байгааг мэдэх боломжгүй. Нөгөө талдаа энэ төрлийн хохирогч хүүхэд нь ээж аваасаа ичдэг, айдаг, эмээдэг, дарамтанд байдаг, хаана тагаа мэддэггүй. Ингээд гэмт хитгээд ялц авшаад үлддэг. Ингээд маш олон хүүхд залуучуудын ирээдүгээр тоглоод ингээд өнгөрдөг. За баригдлаа. Энэ хүүхдийн одоо эсрэг гэмт хэрэг бол эрүүгийн хуулийн дээд таасанд тулцсан. Насан туршгүй хүүхдийг хүчнэх юм бол бүх насаараа хорихыг шийдэгдэг. Эх орноосоо урах, хүнийг онц хэрцгээр алах гэсэн тийм зүйл ангитай адилхан тийм яа шийдгэлтэй одоо гэмт хэрэг шүү дээ. Тэгэхээр энэ зүйл нөгөө талдаа зүгээр харамсаж байгаа зүгээр керамлогтаас нь аваад үзэхээр ээж аауд нь хүүхдээ ойлгоод ярилцдаг байгаасаа чөлөө цаг дээр нь хамт тоглодог байгаасаа тэр хүүхдүүд тийм л хүсдэг юм бэл. Тэгэхэд яг таны мэдхүүдээ тэр асуулт асууж байгаа тэр ээж аавтайгаа хамт байх цаг үе дээр нь орхигдуулах юм бол өсвөр насндаа магадгүй тэр охин тэр хүү таныг юу сонсохгүй мэрэгчлээ сонгохдоо ярилцахгүй хань ижил найз нөхөдтэй амьдралын чухал шийдвэрүүд дээр нүд цавчихгүй одоо шийдвэр гаргаж эргээд нүүдэн алдаатай асуудал гардаг ч юм уу те ийм болох зүйл байгаа. Одоо ингээл цагдаагийн ерхий газраас ээлжид олон ингээл аян хэтгт нөлөөллээ. За үүний яг юм аян тодорхой хугацаанд 21 хоногт 1 сарын хугацаанд ингээ хийхэд те юу нэг гэмт хэрэг буурдаггүй хэд дахин буурдаг бол те энэ олон нийтэд мэдээлэл хүргэх нь юу ямар үр дүнтэй. Ер нь ингээд нэг хүмүүс ингээд нэг хараад шар мэд айгүйх үздэг юм шиг санагдсан. Өөрт хэрэгтэй мэдээлэл үйл за эрүүл мэндийн одоо мэдээллийг хаяа нэг үздэг юм гэж санагдсан. За энэ хууль тогтоомж гэмт явдлын талаар бид нар мэдээлэл олон ажлууд хийгээл явж байна л да. За KFC зайлан яваад байна. Бити дараач ээ. Бити захиалаач ээ гэдэг л одоо зүгээр энэ оны эхний 1-р өдрийн байдлаар 20 гаруй тэрбум төгрөг хүмүүс иргэд заллуулсан. KFC захиалж. За хүүхдийн цахим гэмт хэрэгтэй холбоотой энэ ажлуудыг бас л ингээл мэдээлэл одоо ийм онлайнаар танилцах барих ийм асуудал байна гэж тэгсэн. Хүүхдийнхаа одоо цахим хэрэглээний хяналт тавьж байгаа байдал ээж аваадад бас байдаггүй.
За нөгөө талдаа энэ аянгууд бас ямар үр дүнд хүрч байгааг бол одоо ингээл хэвтэй технологийн зам бол баян хөлгийгээс энэ нэг дорн хүртэл зам байхгүй юу? Энэ зам дээр баруун зүүн талын аялал, орон нутгийн аялал явагддаг шүү дээ. Ийшээ гараад 140-тэй явж байгаа. 150-тай ч юм уу те. Яарад явах те аян гээл зохион байгуулалт мэдээлэл ажил явж байгаа. Орон нутгийн замын хурд 110 руу орж ирсэн. Дундаж хурд. Осол ингээ багассан. Жилд ингээд нэг норм юм шиг 600 хүн замын хослол асуурдаг байлаа шүү дээ. 300-400 хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй болоод хөл гараад хариулаа үлдэж шүү дээ. Тэгэхэд нэг яарад явахтай аяны хүрээнд энэ гэмтрийг 50% буурсан. Асар өндөр үр дүнтэй. Одоо нэг нэлээд хэдэн жилийн өмнө нэг хорм уураа твчихэл аян хийлээ шүү дээ, тий. Нэгхэн хорм уураа твчих юм бол та ингээд яана. Жилд ингээд 9-с 12 мянган залуучууд зүгээр гудамжинд явж байгаад шүргэлцээд хоорондоо зодолдоод ингээл 12 мянган гэмт хэрэг те бүлэгч юм уу те ингээл залуучууд адгийн наад зах нь л шүхэр оруулаад 500 мянган төгрөгөөр одоо торгох ял авж штэ. Эргүүлэн чинь торгох, эдгүүрэн хураах, хорих, баримтлах гэл ялууд байна штэ те. Энэ бас л эрүүгийн нэг ял, эрүүгийн иргэн нэг ял. Тэгэл ингээл үлддэг. Тэгэхээр нэг хором гэдгсэн чинь сая баарнуудын захиралтай явуулж байгаа ингээ хэлж илээ. Нэг хором аян бол хамгийн сайн байсан. Бааранд орж архиугаад гарсан өгөөмө хэтлний нөхөртөө ингээл тотголцоо зодтол гардаг юм л дээ. Зодтолтоо болсон. Караоке бааранд тий. Энэ бол маш багассан. Ийм болж исэн гэдгсэн. Тэгэхээр нөгөө талдаа энэ одоо нэг криминологи талаасаа энийг ингээд хотцсон улсын нийгмийн соёл болол үлдээх хэрэгтэй залуучууд. Өнөөдөр тэр хүмүүс хөдөлмөрлөж гэр бүлээ авч явах шаардлагатай шүү дээ. Түүний оронд гимт тэрд холбогчоо л ингээд 2-3 сар цагдаагийн үүд захиал нэг гайгүй салчих гээд байгаа юм шиг, гайтай юм шиг, хохирстой уучраа олчих хэвээр юм шиг, олохгүй юм шиг ингээл одоо 2-3 сарын ажил төрлөө ягаал хамгийн наандч торох хэл дээшээгээ баримтлах 20 халаа бол явж шүү дээ. И подкастын хамтран ажиллагчаар Mosaic Education. Одоо энэ үеийнгийн дэрлэгтэй холбоотойгоор хүүхдийн явж байгаа газар нь болохоор тий нэг бол гэр бүлтэй байна, нэг бол найз нөхдөд бол чинь нэг бол сургуулийн орчинд байна тий. Яг энэ өсвөр насны хүүхдүүд бол тэр сургуулийн орчинд байгаа сургуулийн удирдлагууд, багш сургууль хүмүүжүүлэгч нар, нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйч нар яг энэ үеийнгийн дэрлэлттэй яг ямар оролцоотой байх ёстой юм? Ямар арга хэмжээ авах юм? Тинчээ яг ямар арга хэмжээ авагдаад байна? За сая юу яасан 2024 он шинсэн найруулга болсон хүүхд хамгааллын хуулинд босрлын орчинд хүүхд хамгаалал гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр болохоор үеийнгийн дэрлэл, хорт зуршил, гэмт хэрэг, сурагчийн аюулгүй байдал, сургуулийн аюулгүй стандартыг одоо мөрдүүлэх энэ төргээд хүүхд хамгааллын бодлоготой байх гэдгийг энэ одоо хуулиар ингээд шинжсэн найруулга хуульч өгсөн. За дэрлэлтийн асуудлуудыг одоо хүүхд хамгааллын багаар хилцүүлэн уучлал гуйлгах энэ төргээд энэ ажлуудыг хийгдэхээ ингээд орж өгсөн. За тэгэхээр дээрлэхэд нь зөвхөн бас сургуулийн орчинд бас биш байгаа. Одоо дээр үед ингээл одоо та их л Улаанбаатар хотод сургууль төгссөн үү? Хэдвэр сургууль хаа одоо шинэ. Одоо нэг 1-р сургууль, 2-р сургууль гэдэг ингээл байгаа шүү дээ, тий. Тэг чин юу байгаа? Одоо бол нэг сургууль гэдэг ойлголт бол байхгүй болж байна. Одоо энэ дэрлэлтийн хэрэгт холбогдсон хүмүүс янз бүрийн одоо байдаас. Одоо жишээл дархнаас ирсэн асуудлууд байдаг. За одоо шинэ нэг тэр хотын захын сургуулиас, хотын төвийн сургуулиас, хувийн сургуулиас энэ нэг сургууль, нэг найз гэдэг зүйл бол нэг анги гэдэг биш. Нэг платформд хин хинийгээ дагдаг л гэдэг зүйл байна. Тэгэл ерөөсөө эндээс ингээл ерөөсөө юугаар чатаар ингээд танилцаал, тэндээ уулзаал цаг нар тохирол ингээл одоо бүжиг дуу сонирхот ингээл юугаар явчихж байгаа ийм зүйл байна. Байршил хамгаалсан тий. Олон нийтийн газар, үйлчлэгийн газрууд л ирж байгаа. За ингээд шинэ хүүхд оруулдаг. Тэндээ одоо мөнгө төрөхтөө одоо боломжтой байх юм бол одоо янз бүрийн юунд даалгадаг. За ингээд боломжгүй юм бол зодох, дээрлэхийг, эд зүйл нөхийг, тэгж авцраад тийг ингээл ийм зүйл ингээд юу яаж байгаа. Тэгэд энэ өөрөө эрүүгийн хуулийн
гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг агуулж байгаа. Энийг хууль харж байгаа шүү дээ. Тэр хүүхдээ одоо ингээд би энэ миний дарамтанд байгаа юм яач чадахгүй гэж бодож байгаа. Үгүй шүү дээ. Хууль өөрөөр хардаг байхгүй. Хуулийн бүрэлдэхүүн шинж нь юу байх юм? Энэ гэмт хэргийн шинж байгаа юм уу? Яг л тэр хүнийг дарамтлж эхэлсэн өдрөөс эхлээд хуулийн одоо агуулга харах өнцөг нь шал өөр харагдана. Нийгэм итгэл тэр хүүхд маш олон үйлдэлтэй бусдын зүйлийг дээрэмцсэн ч юм уу, занл хийсэн, бусдыг зодсон гэмтрийн холбогдож болох хэрэгсэл. Хүүхдгээр одоо насанд хүрээгүй хүүхд маань ингээд сошиал платформ аягтай болчоод нэгээ дээрлэх те байршил орон зай хамаарахгүйгээр очиж ингэж цахимаар дамжуулж те дээрлэл үлдээдэж штэ те. Яг энэ дэр олон улсад болохоор янз янзын арга хэмжээнүүд авдаг юм байна л да. Одоо жишээлбэл хамгийн наадахын жишээ нь Австрали улс те 16-аас доош насны хүүхэд сошиал медиа ашиглахыг хориглолцлоо. Монгол улсын хувьд яг иймэрхүү арга хэмжээ авах боломж байна уу? Насанд хүрээгүй хүүхдийн ер нь сошиал хэрэглээний талаар том мэдээлэл статистик байдаг уу? За, ер нь бол одоо шинэ нэг Монгол улсын сая 300 мянган хүүхэдтэй шүү дээ. За, өнөөс нэг 800 орчим мянган хүүхэд бол сошиал платформ одоо хэрэглэж байна гэдэг одоо ийм мэдээлэл байдаг. Тэгэхээр одоо ерөнхий боловсролын сургуульд чинь одоо 1-ээс 12 дугаар ангид чинь 820 орчим мянган хүүхэд сурдаг байхгүй юу? Тэгэхээр чин бараг энэ 1-р ангид ороод ирэхэд нь л одоо нөгөө гэрийн даалгаврыг захимаар өгдөг тэгдэг гээл ингээл ухаалаг гаргац авч өгөөлөр бүх хүүхэд одоо юу хэрэглээд байгаа юм шиг одоо ийм тоон үзүүлэлт харагдаж байгаа байхгүй юу? Ирэх хүч цэцэрлэгийн хүүхэд одоо өгөхгүй байх ч тийм тий. Гэхдээ ийм зүйл. За нөгөө талдаа нэг сошиал сүлжээ маань хүүхдийн одоо ийм зүйл харагдаж байна л да. Одоо ингээд айл болгоно ухаалаг зургаттай болчихлоо шүү дээ тий. Тэн дээр манай хүүхд одоо англиар no гэж хэлчихлээ шүү дээ. Гайхалтай биш гэж юу гээл ингээл ураг англи хэл сураад байна гэл. Нэг мэтгэл хүүхд нь аутизмтай болцсон. Дэлгэцийн донтолтой болцсон. Уцаа харахгүй болохоор унд чадхаа болцсон. Бүр ингээд тийм ингээд юунд болцсон. Тэгээ нэг ээж аавууд тэр нэг YouTube дээр control parental гэдэг эцгийн тохирохоо аюулгүй байдгийн систем ажиллуулж байгаа тийм зүйл ерөөсөө байхгүй. Нөгөө тал дээр тэр хүчрхийлэлтэй холбоотой кино контент үзэж байгаа энэ зүйлүүд ингэ харагдаж байгаа. За хязгаарлалтын хувьд болохоор маш олон тийм одоо хязгаарлалтыг тавих платформуд байна. Ээж аауд тэн дээр одоо шинэ нэг видео сангийн одоо юун дээр нэмэх 18 одоо контентыг одоо шинэ кино үздэг нууц дугаараа мэддэг бол альч контентыг үзэх одоо боломжтой байна шүү дээ. Тэгэхэд тийм зүйл байна. Тэгэхээр тэр тохиргоонуудыг бүгднийг хийж өгөхгүй бол бага наснаасаа садар самуунтай хүчрхийлэлтэй ивчлэг үзэж өсөж байгаа хүүхдийн хүмүүжил төлөвшил одоо ямар байх вэ? Тэрнгээр л хүмүүжтэй тий. Одоо ингээд за хүүхдүүд мэдээ сошиал хэрэгжилж байна. За followers гэж одоо юм бичлэг хийж гин гэдэг зүйлүүд бас явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо магадгүй энийг бас хүүхдүүдэд яг таны зүгээс бас мэдээлэл өгвөл зүг байх гэж бодож байна. Одоо энэ намайг мэдхгүй юм чинь би нөхдийг сошиалоор ингээд доромжлоод байвал яасан ч яа тийм. Миний нэр худлаа штэ. Миний зураг байхгүй штэ ч гэдэг юм уу те. Тэгээ хуурамч хаягаар тролл хаяг гэдэг штэ. Тэр хаягаар хүнийг доромжлох, за бусдыг гутаах те, гүтгэх, худлаа цуу яриа гаргах. Энэ өөрөө ямар эргээд баригддгүү те. Баригддаг бол эргээд ямар одоо ял авах юм те. Төрчлийн хуулиар шийдэгдэх юм уу, эрүүгийн хуулиар шийдэгдэх юм уу? Эргээд тэр хүүхэд чи ийм том буруу юм хийж шүү гэдэг зүйлийг ойлгох гэдэг байхгүй юу? Учруулсан хор уршийн хууд гэмтрийн шинжийг агуулж байна уу гэдэг зүйлийг харна. За нөгөө талдаа баригдахгүй гэж одоо хийгээд байгаа юм л да. Одоо сая нэг өсвөр насны хүүхэд онлайн шоп нээлээ. За ингээд хэдэн хүн заллаа. Эхлээд нөхөр 3 саяг оллоо. За 8-ыг оллоо. 20-ыг оллоо. 40-ыг оллоо. Хүнийг 50 100-аар ингээл одоо ягаал ингээл заллаа л байсан онлайн шоп. За хөргөлтийн одоо энд зарж байгаа хүний бараа бүтээгдэхүүн хүний юмыг одоо хуулж аваад өөрийнхөө утсыг тавиад тэгэл одоо юун дээр тавьчих байгаа байхгүй юу? Хөргөлтийн юм тийм. За ингээд ялаа. Одоо ингээд 200 орчим үйлдэлтэй 100 орчим сая төгрөгийн хохиролтой одоо ингээд баригдаад иргэн
20-30 тийм одоо хаягтай байлаа. Бүгд баригдсан. Одоо ингээ мөрдөн шалгах ажиллагаа ингээ явагдаад яаж байгаа. Сошиалд ингээ хүнийг дээрлэхэж юм бичих одоо тий постлого таны эрх хэдийч энэ бол хуулийн дагуу байх хэрэгтэй. За хэрвээ одоо өнөөдөр ингээд нэг хүнээс гайхалтай доромжилж чадлаа хахаа гэж явж байгаа бол магадгүй тэр хэсэг хугацааны дараа одоо энэ зүйл одоо удаа дараагийн үйлдэл ингээд баригдаад гараад ирнэ. Энэ бол цагдаагийн байгууллагын кибер гэмтрээ тэмцэх газар тоон улмөр илрүүлэх нэгж бидэг. Энэ чиглэлээр ин гараад ирдэг. Магадгүй одоо шинэ нэг дээрлэлтэй холбоотой хэд хэдэн бичлэгүүд сая одоо гаргадлаа шүү дээ. Соёл урлагийн сургуулийн за тэр гадаад энэ оюутан залуусууд үнэхээр сайн амжилттай гоё явж байтал нөгөө 10 жилийн дээрлэлтийн асуудлуудын бичлэг ном гарч ирээд нөгөө карьер энтер нэгээд байхгүй боллоо шүү дээ тий. Тэгэхээр энэ нэг яг бидний одоо хүнтэй харьцаж байгаа хүрээлэн буу оршин шиг сошиал сүлжээг маш том одоо дэлхийн ингээд үүсэл байгаа. Тэгээ энд ингээд зөв байх нь та бид нар мэдлэгтэй яг ямар ялгаагүй зүйл болсон. Би хүнтэй уулзаа сайн байна уу гэд ёо чатаар сайн байсан уу гэсэн хоёр шиг ялгаагүй зүйлтэй. Тэр тэнд ч гэсэн бас ингээд соёлтой байгаараа шилмэр. Яг үнэ тий. За ингээ хүүхдийн хүчирхийлэх гэд ярихаар те зөвхөн эцэг их асраа хамгаалагч багш сургууль мужиглагчдын асуудал биш юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Энэ бол нөгөө нийгмээрээ хөдлөх ёстой асуудал шиг санагдаад байна. Тэгэхээр нийгэмд байгаа тэр нэг иргэн жишээлбэл хин нэгний хүүхдийг дээрлэж байгааг зүгээр юу ч болоогүй юм шиг хараад өнгөрөх нь энэ хэр аюултай юм. Ахтай таны хүүхд ингээд гэр бүлдээ сайн хүмүүжиж байгаа байх магадгүй те. Ихтэй таны хүүхд тэр одоо хүчрхийлэл үлдэж байгаа хүүхдүүдтэй нэг нийгэмд өсөж төрж магадгүй тэрнтэй ирээдүйд гэр бүлч болж магадгүй шүү дээ те. Тэгэхээр сайн сайхан нийгэм, эерэг нийгэм бүтээхэд хүн болгоны л оролцоо айгүй чухал байдаг. Нөгөө талдаа нэг хүүхдийг хүмүүжүүлэх тэр гудамжны хүн болгон оролцдог гэдэг шүү дээ те. Та өнөөдөр танаа байрны танаа гудамжны хүүхэд бусдыг дээрлэхэд зогсож байхад нь та ингээд нэг эргээр нэг нөлөөлөөд хэлж яриад явах эрх нь байна, хуулиар байна. Урьдчилан зэрэглэх хуулинд байна. Нийгмийн дэг журмыг сахихыг бусдад шаардах эрхэнд бас байна. Нөгөө талдаа та ёс суртахууны хувьд, ах хүний хувьд тэр нэг одоо гудамжинд нэг байранд амьдарч байгаа хүний хувьд зөвлөөд хэлэхэд мэдээж тэр хүн аюу эргээр хүлээж авах байх. Ийм зүйл. Нөгөө талдаа одоо бид яг дээрлэлтийн нэг мэдээлэл нөлөөллийн ажлыг ингээд улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна л да. Хүүхдүүд зодтолдог байсан. Хүүхдүүд биеийнхээ эзлэлийг хулгай хийдэг асуудал байсан. За явахтай энэ хэрэг бол явахтай 10-20 жилийн өмнө гарч л байсан. Гэтэ хизээч хутга барьдаг байсан. Хизээч багаж барьдаг байсан. Хизээч ирнэ эмэгтэй хүүхэд гэмт хэрэг үйлдэх байдал Монгол улсын эрүүгийн хуулийн тоон статистикт эмэгтэй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдол маш бага байсан. Одоо энэ өсөж эхэлж байна. Нөгөө талдаа өсвөр насны хүүхэд яг энэ нэг дээрлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлж байгаа. Энэ бол цэвэр ёс суртахууны асуудал. Хүмүүжил төлөвшөл сайн хүүхэд хүнтэй сайхан л харьцдаг. Тэгэхэд нэг зүгээр ангийн найз, үтэнгийн хүүхдийг барьж аваад бүр амь насыг нь хохирохын наагур дээр зоддог, хүчрхийлдэг, дарамталдаг, эд зүйл нэгдэг. Тэр хүнд өргөн шүү дээ, тий. Гэхдээ яагаад тийм зам байдал гаргаж байна вэ? Магадгүй томчууд биднээс сураад байна уу, тий. Тэгэхээр энэ хүүхдийг гэмтрээс урьдчилан сэргийлэх гэдэг нь зөвхөн хүүхдтэй холбоотой биш. Нөгөө талдаа ээж аавын үүрэг хариуцлагатай бас холбоотой асуудал. Нөгөө талдаа хүүхд хамгааллын одоо нэг тогтолцоог бэхжүүлэх, хүн бүр хүүхдийн төлөө дуурах юм үүднээс одоо цагдаагийн бол улсын хэмжээнд эвдрээгүй ирээдүг бүтээе гэсэн нэртэй ийм одоо нийгмийн нөлөөллийн ажлыг одоо хийхээр ингээд төлөвлөж байна. Мэдээж эрэг нөлөө гаргахын тулд иргэн аж ахуй нэгж байгууллага хүүхдийн төлөө үүрэг хүлээж хүн болгон анхаарлаа хандуулаарай. За мэдээж энэ аяны хүрээнд цагдаагийн байгууллага цахим хөгжлийн яамнаас ингэ сургалт цахим гэмтрийг те хоройтой контент хүүхдийн соёл хүмүүжлийн сургалт нөлөөллийн ажил за мөн тэр яг цахим
группүүд дээр одоо тэр хаалттай групп руу орж дээрлэхэд байгаа янз бүр одоо бичээд идэг тий. За бүлэг үүсгээд байгаа энэ хүмүүсийг шалгах, илрүүлэх тий. Энэ ажлуудыг эрчимжүүлэн зохион байгуулахаар ингээд төлөвлөж байна. Тэгэд ээж аауд маань та нар мөн бас хамтарч ажиллаарай. Энэ тал дээр анхаарлаа хандуулаарай гэдэг зүйлийг хэлж уриалмаар байна. За маш их баярлалаа. Тэгэхэд яг одоо нийгмийн тулгамдсан хамгийн одоо бас хүнд бөгөөд эмзэг чухал ийм сэдвийг бас бидэндээс хуваалцлаа. Бас үүний төлөө бас цаг зав одоо бүхэл зүйлээ зориулж байгаа танаас маш их баярлалаа. Маш олон мэдээллийг бас олон нийтэд хүргэснээс талархаж байна. Тэгэхээр хүүхэд бол бидний ирээдүй болсон. Монгол улсын ирээдүй бас өсөөгөө одоо бидний ирээдүйг ингээл аваад явах хүмүүс те. Тэгэхээр эцэг эхчүүд болгон хүүхдүүддээ чанартай цаг гаргаарай те. Цахим орчинд байх тэр цахим хэрэглээг нь бас нэг хараад үзээрэй. Хүүхдтэйг нэг сайн ярилцаад үзээрэй гэдэг энэхүү дугаараа өндөрлөө. Манай урилгыг хүлээн авч өнөөдөр оролцсон Бузаан даргатаа маш их баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Тэгэхэд дараагийн дугаар хүртлээр түр баяртай. Эвдрээгүй ирээдүйг бүтээе.